3 дугаар Далай лам Монголд заларсан нь. Их Юан улс оршин тогтно хав болж Монголын ноёрхол Хятадд нэгэнт үе дуусгамагц төвдийн улс төрийн амьдралд хойд хөршийн хүчрэг нөлөө мэдрэгдэхгүй болж улс төрийн амьдралд нь эзэнгүү хоосон зайгарч ирэв. Түүнийгээ дүүргэхийн тулд өөртөө халдгүй юухан хийхнэр нүдийг нь хожирлаж холбоот нэрийдлэр бамбаа хийж болох хээр талын нүүдэлчдтэй зоцсонсхийг хичээж байлаа. Ер нь Хувлаа хааны үеэс эхлэн Монгол төвдийн харилцаа улс хоорондын дипломат ёс гормоос гэтэрч бараг багшаавын барилгаанд ойртож байв. Төвдүүд Монголд зөвхөн пагв лам, дөрвөлжин үсэг, 300 шилдэг гэлэн өгөө зогсохгүй. Цаашид эрт жагарын орны буддын гүн хааныг богд цонхын засамжилсан шар малгайтан гэлэгвагийн шашныг самбаа хадаг шармал бурхан дагуулan бэлгэлэхэд бэлтэж байв. Хэрв монголчууд төвдүүдийн нэгэн адил шашинд орвол найдвартай холбоот нь төдийгүй үзэл бодлын хувьд тэдний дагуул болно гэдгийг сайн ойлгож байсан юм. Гэвч застын орноос Нанхиадын мөрөн гол тариалангийн талбай шавар хэрмийг гэтлэн Төв Азийн өргөн муужим тал хөрөхөд яггүй бэрхшээл оршиж байла. Чухам ийм анхны зоригтой алхмыг 3 дугаар Далай лам Дрэтунга содном жамц хийж чаджээ. Тэрбээр 1543 онд Өвөр төвдийн Күшо гэдэг газар мянган сарлагын эзэн хэмээгдэх Намжил дагвын ууган хүү олон төржээ. 1547 онд Дэрбэнгийн хийдийн даалгамд өргөмжлөгдсөн байна. Түүний багш нь бүх төвд даяар алдарсан богд цонхын 13 дахь хувилгаан Содном давг гэдэг улс төр шашны нөлөө бүхий лам байсан гин. Мэдээж тэрбээр өөрийн шавийнхаа цаашдын эрх тушаал зиндаа хэрэгэм зэрэг ахихт нь дэмжлэг болсон байж таарна. Ингэлээч угийн сэргэлэн аливаад авхаалжтай төрөлхийн оюун бэлгэн Содном жамцын ирээдүйн хувь заяаных нь одыг асаасан юм. Баг залуудаа зөвхөн хүрээ хийд сахин эртний жагар төвдийн эрдэмтэн мэрэгдийн ном бясалган суулгүй өмнө зүгийн энтхэг хийгээд балав биерэм зэрэг орнуудаар бядан явж юм үзэж нүд тайлсан нэгэн байв. Төвдийг гагцхүү шашны номлол биш сайтар боловсруулсан алсын хараатай улс төрийн бодлогол аварна гэдэгт үгнээ итгэж төвдийн төрийн язгууртнуудтай гүн зузаан холбоог тогтоосон юм. Харамсалтай төвдөд сайтар зэвсгэлсэн цэрэг айран Баатар жанжин даанч байсангүй. Авралын ганц зам бол хээр талын догшин монголчуудын дуулган дор шанан малгай өмсөж минь улсын довтлогооноос хамгаалах цагаан хэрэмнээс төдийлөх тутгааргүй шар хэрмийг монголчуудын мах цусаар барих хэрэгтэй байжээ. Энэ бол 3 дугаар Далай лам Содном жамцын дипломат залмих нь байв. Тийм ээ. Монголтой найрамдсанаар алдах юм байхгүй гэдгийг тэд сайн ойлгодог. Харин ойлгохдоо өвч бүрэн хуйгалсан Түмэн Баатартай болно гэдэгт л итгэж байв. Нөгөө талаар Хятадын Ми улсын зүгээс ч Монголд Далай ламын айлчлахад ямар нэгэн саад хориг тавьсангүй. Шарын шашин эвлэхэг нүүдэлчдийн өргөөнд нэвтэрснээр тэднийг номходгох зэвсэг болж юм агад хэмээн итгэж байсан байж болох юм. Ямар ч гэсэн Содном жамц тал нутагт зочлохоор бэлтгэв. Энэ тухай хожим нь 5 дугаар Далай лам Лувсан жамцын бичсэн үнэнд хүрэх далайн хүрд хэмээх сударт тодорхой өгүүлжээ. Мөн Монголын түүхч Төмдийн Алтан хааны шадар хутагтай Сэцэн хунтайжин 30 сагаан сэцний бичсэн Эрдэнийн товчид ч дурдсан байдаг. Ер нь 3 дугаар Далай лам Содном жамцын Монголд айлчилсан тэр үедээ Азад улс төрийн томоохон үйл явдал болсон бололтой. 1571 онд Содном жамц өөрийн бие төлөөлөгч Зог Синг гэдэг ламыг урьдчилан илгээж Алтан хаантай уулзуулан айлчлалын өдөр хоногийг товлон тохирсон байна. Алтан хаан 3 дугаар Далай ламыг Монголд хөрөлцөн ирэхэд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлэн урилгын бэлэг тэмдэг болгон алтан пайзыг хөргүүлжээ. Ийхүү Далай лам 1575 онд Тэнгэрийн орон Лхасыг орхин Монголыг зөвлөв. Содном жамцыг бараа болон Гэлэгва хийдийн 3 ширээт лам дагалдан явсан байна. Лхасаас Алтан хааны зуны өргөө бууж байсан Хөх хот хүртэл аян замын дагуу тусгайлан өртөөний газрыг байгуулж хүндэтгэлийн асар осгожээ. Шар мөрөн хүртэл зочдыг төвдийн талд дангаараа хариуцсан Мачан моджийн захирагч Синг Жавгигч дагалдан цавцаал хадны орчмоос Алтан хааны хя Юмбошийн бараг дайчин огтон авсан байна. Тэдний хамт олонд ихэд алдарсан Ордсын Хатанбаатар, Төмөдийн Махчанбаатар нар дагалдсныг бодоход Далай ламыг Монголын тал их л хүндэтгсэн бололтой. Хоёр дахь хугталтыг
Ордсын хутагтай хунтайч өөрийн биеэр 3,000 морд цэргийн хамт хөрөлцөн ирж дагалджээ. 3 дахь угталтыг зоригт ноён Чингибаатар бэлэгсэлт барин тосчээ. Ийхүү аялал бараг жил шахуу үргэлжилж 1578 онд буюу бар жилийн 5 сарын 15-нд Алтан хааны аяны өргөөнд сая хөрөлцөн ирсэн түүхтэй. Төвдийн төлөөлөгчдийг Монголын хаан өндөр хүндэтгэл үзүүлэн өөрийн өргөөнөөс нэлээд зайтай газар тосон өгтөж цагаан дээл өмсөн, цагаан эсгий дэвсэн, цагаан хадаг барин хүлээн авсан нь харанхуйд гэрэл цацруулан ирж байгаа бурхны төлөөлөгчийг дээдлсэн бэлэг тэмдэг гэж үзэж байжээ. Анхныхаа уулзалтыг Юан улсын үед тогтоосон ёс гормын дагуу явуулсан бөгөөд мандал өргөж алтан аяганд дүүргэсэн эрдэнийн зүйлсээр бэлэг барьжээ. Ёслолын үгийг сагаан сэцэн айлтгав. Тэрбээр хэлсэн үгэндээ ухаант сэцэн хаанаас нааш шашин төр хоёрын өчүүхэн цүүлтснээр үйлдвэрүүн нүгэл хилэн цүүлтэн эдрийн мах цусаар идэлх амой бид идгүй энэ өдөр тэмцгүй цагийн шигмөн богдлам содном жамцыг хэлжээ. Энэ газрын хурмас дэх хүчит хаан Алтан хааныг хэлж байна. Учирсан ийм сайн өдрөө эхлэн цусны тавлгаан хөдөлсөн их мөрнийг сүүгээр ойлсон тунвал далай болгон уруулж урд богдсын хувлай хаан Пагав лам нарыг хэлж байна. Гаргасан тэрхүү номын цагаан ламыг гаргуул хаан лам хоёр цөслөн Алтан хаан содом жамц нарыг хэлж байна. Түшсний минь ач тэр буюу гэжээ. Хутагтай сэцний энэ үг нь улс гүрэн дайдах өмөх бос эвийг эрхэмлэх найрсаг амьдарч аж төрхийг эрхэмлсэн утгатай ажээ. Тэр үед монголчууд өөр хоорондоо өрсөлдөж дайны хөлөнд эрсдэж гал усны гашуун зовлонд нэрмэгдсэн үе байлаа. Гэрээ хэлцээрийн үед Алтан хаан төвдийн шашны тэргүүнд их ламын ялгуусан тамга гэсэн үсэг бүхий алтан тамгыг бэлэглэн түүний хариуд далайлам Алтан хаанд хамаг хаадын хаан их хаан гэдэг цол хайрлжээ. Ийхүү төмдийн хаан өөрийгөө хамаг Монголын хаан гэдгийг далай ламаар зөвшөөрүүлэх гэсэн зорилгодоо хүрсэн байна. Уг уулзалт болсон газар Үлзий хотог буян номыг бэлэгдэн 3 талдаа хэрэм бүхий хятад маягийн хийцтэй вихарын сүмийг босгожээ.